намайг буян тогтох гэдэг дөрвөн ам бүлтэй тайгад амьдардаг. Зүг зүгээр л байдгаараа л амьдрэх байжлаасан бид нэг баян хангаагаа түшаал. Сайхан амьдарч яваа. Нөгөө хавар болохоор нэг буган ясан ивэр төвж. Тэрийг атгууч хааж мөнгө болж гурил удаадаг бай. Мах шүлээ залгуулдаг нэг ан амтан харж. Боломж байхгүй. Тэрээ чинь ах 8 ч байх гэ бүгдээ нэг тусгай хамгаалтайхан яатсан болохоор. Тийм л байгаагаа нэг цөөхөн ястан үндэстэн ч юм уу цөөхөн мал хөрөнгө өөр хоны манаас өөр үгүй цаанаас өөр мал юм байхгүй тэр хідэн цав хөдөхөн цөөхөн цаатан цаа ер нь хамаагүй гэсэндээ тэгж бүх газар тусгай хамгаалтанд авч хаашин ч явуулах их мэдэл олгох байгаа болох. Тусгай хамгаалтыг шахалт дарамт үзүүлдэг. Бид энэ цаатан бид нар бол ердөө хар багасаад нэг баян хангаагаа түшиж ил амьдарч ирсэн биш үү? Цалин хөдөлмөр тэтгэр юм байх. Нэг хэцүү бэрх цагт бүр аав ээж маань тэгж амьдарч ирсэн хүмүүс бид. Тэгэл тэрийг уламжилж явах. Санаа бодол тавианы тусгай хамгаалт гэдэг татан буулгуул болох.